Монгол улсын хуулинд 11 нас хүртэлх хүүхэд хөдөлмөр эрхлэх ёсгүй гэж заасан байдаг. Гэтэл манайд өнөөдөр 11 байтугай 5 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг нийт хүүхдүүдийн 6.9% нь 5-аас 17 насныхан байна гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүүхдүүд идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэгч тийм аа. Энэ насны хүүхдүүдийн 90% нь сургуулиас завсардаад өрхийн амжиргаагаа дэвшлүүлэхийн тулд эцэг эхтэй туслан хөдөө мал малладаг гэсэн судалгааг үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэ удаад бид Нарантуул зах дээр гар дээрээс худалдаа намаа эрхэлдэг эгчдүү хоёрын тухай хүргэж байна. Энэ хоёрын хувьд ээжийнхээ хамт Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг юм байна. Энд хаанаас бараагаа авдаг? Гаднаас. Гаднаас хаанаас? Тэр нэг ихчээсээ. За юу зардаг вэ энд ч? Салбидаг. Өөр юу зардаг? Өөр нэг юм зардаг дөө. Өдөртөө хэр их өрнө орлоготой байна? Би зараад идэв шүү дээ. Зарсан мөнгө яд ээж авдаг гэдэг үү? За. Нэг олсон мөнгөөр минь ер нь өөртөө юм авдаг уу? Авдаг. Юу авдаг вэ? Өөртөө хэрэгтэй юм авдаг шүү дээ. Тий. Аминь сурвал сурдаг уу? Сурдаг. Эдгээр анги сурдаг. 2. Өдөр алга ингээд 0-ын цас зардаг уу? Өөр юу зарж байна? Алтаагаа нэг чор 0-ын цас ил зарж байгаа. Өдөртөө ер нь хэр их мөнгө олж байна? Зөндөө л идэг. Алсан мөнгөө хэн дэгдэг? Ээжтэй өгдөг. Нарантуул худалдааны төв дээр бас хүүхдүүд тийм ээ их эцэгтэйг одоо бас энэ ойр зургийн одоо жижиглэнгийн бараа гэх юм уу одоо ийм зүйл зарж байгаа хүүхдүүд бол байгаа. Энэтэй цагдаагийн байгууллагын хувьд ер нь одоо бас ажиллаж байгаа. Өчигдөр ихэд л одоо бид нэр бас дүүргэн цагдаагийн хэлтсийнхаа одоо бас хүүхдийн албатай хамтарч те бас нөгөө бол энд одоо хинтэйгээ байна. Бас судалгаа явуулж үзлээ л дээ. Тэгээд судалгаагаар бол одоо бас ар гэртээ мөн одоо тус олгосон журмаар одоо энэ хүүхдүүд маань одоо бас энэ дээр ирж бас эцэг эхтэйгээ жижиглэнгийн одоо бараа ном гэдэг юм уу одоо дэвтэр бас салфидаг ийм цаас мас бариад одоо ингээ ахуу гэдэг одоо ингээл энэ тэнэгэл явж байна. За энэ байдлаар бол одоо манай худалдааны төв дээр бол төрөөс татвар бол авахгүй. Тэр журмыг хэлсэн. Эднэр ер нь тэгээд яг хүүхдүүдийн нөгөө нэг хичээл сургуулийн амралтаар ирж ажилладаг. Тэгээд эсвэл яг хичээл тараад орой 4 цагаас хойш ирж ажилладаг. Энэ хүүхдүүд болохоор ер нь бол дандаа ингэж эцэг эхтэй нэмэр болох зарим нь бүр ингээ эцэг их нь хэвтэрт орсон хүүхдүүд ч гэсэн ирж ажил хийж нөгөө одоо олсон мөнгөөрөө нэг 500 г будаа нэг жоохон мах тий 200-300 г мах авч одоо эцэгчүүдэд тижээдэг зарим ч одоо өөрийнхөө энэ хэрэглээний мөнгө гаргаж тэр ихтгэл энэ дээр нөгөө юу байхад банк байхад өдөрт 1000 цаас хадгалуулдаг хүүхдүүд байсан. Тэгээ одоо тэр бас нэлээдэн жилийн өмнөөс эхэлж тэгж байсан хүүхдүүд энэ гадаа лангуу аваад бас гоёл чимлийн зүйл зарж байгаа хүүхдүүд ч байгаа.